За өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ сэтгэл зүйн эрүүл мэндийг дээшлүүлэх, сэтгэлийн шархыг эдгээгч болох хамгийн энгийн боловч маш үр дүнтэй аргуудыг сонгосон байгаа. Би аль болох амархан өдөр тутамдаа хэрэгжүүлж болох энгийн аргуудыг хайж олж сонгож өөрөө өөртөө бас хэрэгжүүлж байсан. Яагад гэвэл бид нар чинь ямар их завгүй хүмүүс билээ. Дээрэс нь зарим ээжүүд маань хоёр одоо ойрхон төрсэн ч юм уу нялх биетэй тэгээд сэтгэл зүйн асуудлуудтайгаа ингээд тэмцгээд одоо өөрөө өөрийгөө эдгэх гээд хичээгээд явж байгаа. Тийм болохоор яг ийм өдөр тутмын завгүй хэв маягт нь таарсан тэдгээр аргуудыг олж одоо хайж олсон байгаа. Би өөрөө ч гэсэн эдгээр аргуудыг бүгдийг нь өөртөө хэрэгжүүлж байсан. Яг тэгвэл би ч гэсэн нэг насны зөрүүтэй хүүхдүүд маань 1 2 3 настай жоохон ганцаараа хүүхдүүдэд хардаг байх үедээ эдгээр аргуудыг ингээд өдөр тутмын амьдралдаа нэг нэгээр нь одоо хэрэгжүүлсээр өдийг хүртэл ингээд өөрөө өөрийгөө сэтгэл зүг ингээд эдгэж чадсан учраас ямар үр дүнтэй байдаг вэ гэдгийг мэдж байгаа учраас тэдгээр аргуудаа та бүхэндээ танилцуулж байна. За хамгийн ихний арга бол талархал бичих. За би маргааш хичээл дээр бүгдээрээ манифестийн шинжлэх ухаан, мөнгө ба энерги гэдэг хичээлүүд маань нэгдэх болно. Тэгээ тэр хичээлээрээ бүгдээрээ хэрхэн яаж одоо энерги шингээж бичих нь ямар үр дүнтэй байдаг вэ гэдэг талаар үзнэ. Тэгэхээр бүгдээрээ тусдаа тийм одоо мөрөөдөл, зориг, талархаж байгаа зүйлсээ амьдралаас ойлгож ухаарсан зүйлсээ бичдэг шин дэвтэр нээгээд тэгээд би бол бүр яг тэр дэвтэр дээрээ тусгаалan зөвхөн энэ дэвтэр дээрээ бичнэ гэж бүр зориулж үзэг хүртэл авсан байгаа. Та нар маань заавал ихгүй ч гэсэн бол яаж ч гэсэн шин дэвтэр нээх юм бол тэр одоо дэвтэр дээрээ яг гоё тэгж сэтгэлээ шингээж бичих магадлал маань бүр өндөр байх учраас тийм гоё дэвтэр нэгээрээ тэгээ тэр дэвтэр дээрээ эхлээд бүгдээрээ маш гоё талархал амьдрал би өнөөдөр юунд талархаж байна? Би амьдралдаа юунд талархаж байна? Би надад те бага наснд маань тохиолдож байсан ч юм уу маш гоё талархаж явдаг зүйлсүүдээ аль болох өдөр болгон те ганц өгүүлбэрч байсан хамаагүй тогтмол бичиж байх хэрэгтэй. Бүгдээрээ өчигдрийн хичээлээр 17 секундын дүрм гээд үтсэн шүү дээ. Бид нар 17 секундын эерэг бодол хамгийн багтаа 17 секунд эерэг бодол бодох үед эерэг бодолтой холбоотой мэдрэлийн эсүүд маань хоорондоо идэвхжээд цаашаа ингээд эерэг бодлоод хөвөрч эерэг мэдрэмжүүд хөврөн үргэлжилдэг гэд. Яг тэрэн шиг ингээд байнга талархаж байгаа зүйлсүүдээ бичээд байхаар за би чи ямар гоё тийм хангалуун баярлаж талархах зүйлсээр дүүрэн байдаг юм бэ гэдгээ ингэж хүн илүү сайн ойлгож эхэлдэг. Тэгээд тарих маань автоматар ямар ч одоо би амьдралдаа талархах гэж хичээгээгүй байсан ч цаанаасаа л талархаж явмаар зүйлсүүдийг надад ингээд харуулад эхэлдэг. Жишээ нь зүгээр л өнөөдөр одоо би ямар ч тэ хамар битүүрээгүй чөлөөтэй амьсгалж байгаадаа талархаж байна. Гэ тэрэндээ бүр үнэхээр тийм баяр одоо талархлыг ингэж мэдэрч тэ ийм энгийн зүйлсээс асар их талархал тийм баярлах сэтгэлийг мэдэрч явж чаддаг тэгж өөрчлөгдөж эхэлдэг. Тийм болохоор бүгдээрээ талархал бичиж эхлээрээ дэвтэр байхгүй байсан ч зүгээр байгаа юм дээрээсээ бичээд эхэлж иж болно. Тэгээ дараа нь дэвтрээ авсны дараа үргэлжлүүлээд ингээд өөр өөр зүйлсүүдэд юун талархаж байна, юу хүсэж мөрөөдөж, ямар зориг мөрөөдлөө биелүүлмээр байна тэр бүхнийг бичээрээ. Дээрэс нь би бас тэр дэвтэр дээр ингээд амьдралаас юу ойлгож шинээр ухаарсан бэ гэдгээ бас бичдэг. Одоо жишээ нь өчигдрийн хичээлийн одоо цагийн тухай амьсгалд ам оршиж байдгийн байна гэдгийг би ойлгоо тэр тухайгаа бичдэг ч юм уу. Тэгэж гоё ашиглах боломжтой. За дараагийн асуулт нь өрмийн асуусан бол за энэ яадаг арга вэ гэхээр бид нар ч одоо ийм амьдрал тохиолдож байгаа асуудал бэрхшээл сэтгэлийн шаналл сөрөг бодлоод ингээд надад тохиолдож байгааг анзаарах үедээ хэрвээ энэ асуудал миний хүүхдэд тохиолдоод надаас одоо би яах вэ гэж асуугаад ирсэн бол би хүүхдэдээ юу гэж хэлэх байсан бэ? Би хүүхдэдээ юу гэж туслах байсан бэ гэж өөрөөсөө асуув. Бид нар чи өөрөө өөрийнхөө төлөө ингээд яахаа мэдгүй байдаг ч гэсэн хүүхдүүдийнхээ төлөө болоод эхлэхээр бидний тархишаал өөрөөр ажиллаж эхэлдэг. Хайртай хүмүүсийн төлөө бид нар өөрийнхөө төлөө хийдэггүй юм уу да хийх магадлал маань өндөр байдаг шүү дээ. Хүнд өгсөн амлалтаа ингээд заавал биелүүлэх гэдэг мөртлөө өөрөө өөртөө өгсөн амлалтаа ингээд бид нар жоохон хоошин тавиад яваад байдаг тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр би өнөөдөр ингээд өөрийгөө муу ээж гэж бодоод би ч ямар ч чаг юм бэ би юу ч чадахгүй юм аа гэдэг ч юм уу те эсвэл би ингээд ямар ч ажилгүй орлогогүй гэдэгтээ ингээд гутраад амьдралдаа гутраад тиймэрхүү мэдрэмж ингээд төрсөн үедээ газ тэрийг анзаараад хэрвээ миний хүүхэд над дээр яг энэ асуудлыг яриад хүрээд ирвэл яах вэ?
Тэ миний охин ингээд том боллоо. Ээжээ би үнэхээр арчаагүй муу хүн юм а. Би ерөөсөө юу ч чадахгүй байна. Би ингээд ажил хийхгүй ингээд орлогогүй болохоор амьдрал бүр үнэхээр утгагүй санагдаж ингээд над дээр ингээд одоо би яах вэ гэж тусламж гуйгаад хүрээд ирвэл би охиндоо юу гэж хэлэх байсан бэ гэд төсөөлөд үзээрэй. Юу гэж дээ? Чи юу гэж арчаагүй байх вэ? Чи ингээд нялх биетэй одоо гэр орны ажил ямар чухал үр хүүхдийн төлөө ямар чухал ажил хийж байгаа вэ гэдгийг миний охин чи мэдчихэж байгаа штэ гэд ингээ охиныгоо урамшуулна, дэмжин охиндоо ингээд хэрхэн яаж туслах вэ гэдгээ бодоод арга ухаан сэлнэ. Яг тэрэн шиг ингэж хүүхдийнхээ миний асуудал хүүхдэд тохиолдсон бол би яаж туслах байсан бэ гэж бодоод өөрөө өөртөө тэр тусламжийг хэлж өөрөө өөртөө тэр урмын өгүүдийг ингэж одоо хэлж бодох хэрэгтэй. Үгүй би чи ямар чухал ажил хийж байгаа вэ? Энэ хичээл зүтгэлийг минь үр дүнд хүүхдүүд минь ирээдүйд яаж сайн сайхан амьдрах бол тэ тэгэж ингэж бодож одоо өөрийнхөө асуудлыг яг хүүхдийнхээ асуудлыг шийдэж байгаа юм шиг сэтгэлээр шийдэж арга зам хайж бодож үзэх хэрэгтэй. За дараагийн арга болохоор энэ бол Альберт Эйнштейний хэрэглэдэгс арга гэж байгаа байхгүй. Баярлалаа гэдэг үгийг амны уншлага мэт хэлэх. За энийг бас Happy Money гэдэг номыг бичсэн Ken Honda гэдэг хүн бас маш их тэгж одоо пост рилүүдээрээ хүмүүс хуваалцдаг. Arigato money гэдэг. Зөвхөн ингээ мөнгөтэй холбоотой зүгээр л баярлаа гэдэг үгийг амны уншлага болгочих юм бол бидний амьдрал одоо хамаагүй тийм өөдрөг гэгээлэг байдаг гэдгийг бид нар илүү сайн олж хардаг гэж аахгүй. Альберт Эйнштейн бол яадаг гэсэн бэ гэхээр алхам тутамдаа ингээд бид нар чи алхаад ингээ гიშгэд явж байгаа штеп гიშгэх тоолондоо баярлаа гэж хэлээд алхдаг гэж аахгүй. Гэрээсээ ажил руугаа ч юм уу те баярлаа гэд алхам тутамдаа баярлаа гэж хэлдэг. Би бол одоо жишээ гэр дотроо зүгээр л аяг тавгаа угааж явахдаа гэр орноо цэвэрлж явахдаа ч юм уу хоол хийж явахдаа ч юм уу дотроо ингээл баярлаа гэж байж идэг. Тэр үед бидний тархин дотор юу явагддаг вэ гэхээр бидний далд хумсар бидний юу бодож байгаа, юу ярьж байгаа вэ гэдгийг батлах тэдгээр одоо баттгалуудыг өөрийнхөө ой дурсамжаас болон эргэн тойрноос маань ингээд хайж идэг. Бидний өмнөөс хайгаад өгдөг. Тэгэхээр би баярламаар байвал шууд баярлаа гэл амдаа үйлчлэх хэрэгтэй. Тэнгуут миний тархи далд хумсар баярлаа гэд ахын юунд баярлаад байгаа юм бол гэд ингээд баярлах шалтгаануудыг хайж эхэлнэ. Өчигдөр нэр миний хөө надад нэг хөөхөн үг хэлсэн штэ. Гой өглөөний цай бэлдэж өгсөнд баярлалаа гэд хэлсэн штэ. Би нэр хөөдөө баярлаад байгаа юм байна гэдэг ч юм. Эсвэл би одоо өнөөдөр халуун хоолоо нэг хөргөчгүй хүн шиг тайван суугаад идэх цаг гарлаа. Түүндээ би баярлаж байгаа юм байна гэдэг ч юм ингээд миний амьдралд баярлах талархах ямар учир шалтгаан байна гэдгийг надад ингээ илүү сайн харуулж идэг. Тэгээ бид нар юуны тухай бодож ин яг тэдгээр зүйлсүүд л ингээд илүү нүдэнд ингээд харагдаад байдаг учраас баярлаа гэдэг үгийг амны уншлага болгож заавал чанга хэлэхгүй ингээд дотроо бодоод л яваад байхад баярлах талархах зүйлс ямар их байдаг юм бэ гэдгийг ингээд өөртөө илүү сайн сануулад байдаг. За дараагийн арга бол тоглож баясгад цаг гаргах. Бид нар том жижиггүй юу тоглох дуртай байдаг штэ. Бид нар чи ингээд сэтгэл дотроо яг л жоохон хүүхдэрээ байхгүй юу. Зүгээр л бид нар ингээд том хүн шиг хариуцлагатай нэг тийм мундаг байх ёстой гэдэг нэг тийм хуурамч итгэл үнэмшил дотор ингээд амьдраад нэг л их хариуцлагатай, нэг л их хүчтэй хүн байх гал хичээгээд авахаас биш. Бид нар чи сэтгэл дотроо яг хүүхдүүдтэйгээ адилхан тийм гинэн томоогүй жаргалтай тийм одоо сахилга заримдаа ингээд сахилгагуутмаар байдаг, заримдаа тэгж юм эрхчлөөтэй гүүж харайж тэгж тоглох тийм хүсэл бидний сэтгэл дотор одоо дотоод сэтгэлийн inner child буюу тэр хүүхдүүд маань байсаар л байгаа байхгүй. Гэтэ заавал хүүхд шиг тоглохгүй бид нар өөрийнхөө хийх туртай хоббиндоо цаг гаргаж болж энэ гар урлал байна уу? Эсвэл бильярд тоглох, сакс, теннис тоглох, сүзүр даалуу тоглох тий. Ингээ ширээний янз бүрийн нэг board game байдаг шүү дээ. Monopoly, Саятан маятан, sequence гэдэргээд тиймэрхүү юмнуудыг ингэж тоглоход цаг гаргах шатар даан байсан ч болно. Цаг гаргаснараа бид нар өөрийнхөө одоо дотоод хүүхдийг өөрийнхөө сэтгэлийг баясгаж хөгжөөж байдаг учраас биднэрт амьдралыг илүү гоё амттай, гэгээлэг, өөдрөг болгож өгч идэг. Тийм болохоор өөрийнхөө дуртай спорт, өөрийнхөө дуртай хоббинд цаг гаргаж байгаарэ. 30 минут ч байсан болно. Тэгэл зүгээр л тэр цаг олдохгүй ямар жоохон байна гэж тэрийг ерөөсөө огт голохгүйгээр 30 минут ч байсан. Надад ингээд одоо би сүүлийн хэдэн сар огтон ч ингэж хоббиндоо цаг гаргаж чадаагүй 30 минут ч байсан олцож байгаад би үнэхээр их баярлаж байна гэд яг тэр 30 минутыг тий яг одоо цагтаа төвлөрөө тухайн одоо хобби тэр
одоо зурагч байд юм уу, будагч байд юм уу, эсвэл хатгамал, шигтгээ наах янз бүрийн тийм одоо хэрэгсэн ойдол юу ч байдیں۔ Тэ тэрэндээ ингээд 30 минутыг ч байсан зориулсан 10 минутыг ч байсан зориулж чадсандаа би баяртай байна. Тэгээд тэр цагаа ингээд тийм тогтмол болгож одоо явснараа бид нар өөрийнхөө сэтгэлийг баясгах те амьдралдаа баяр баясгалан нэмэх бас нэг тийм шалтгаан болж чаддаг байх нэ. За дараагийн арга нь болохоор ертөнцийн хамгийн чухал асуулт. За би наргуудыг бол хүүхдүүдээс сурсан байгаа. Бидний хүүхдүүд ямар асуултыг хамгийн их асуудаг лээ? Тэр бол яагаад гэдэг асуулт те. Яагаад гэдэг асуултыг асууснараа бид нар альва асуудлыг өөрөө өөрөөсөө болж байгаа юм шиг те өөрөө өөртөө хит наалдуулахгүйгээр гадна талаас нь харж бодож чаддаг бол ตก. Жишээлх юм бол миний хүүхд ингээд уурлаад уцаарлаад нийл тийм сони утгагүй зан авир гаргаад заримдаа хүүхдүүд ингээд үнэхээр энэ төвчхийн аргагүй тэнэг зан гаргадаг штеп. Тэгэнгუут нь би одоо ингээд үнэхээр ингээ уур хүрдэг. Гэхдээ тэр үед нь яагаад гэд өөрөөсөө ингээ асуучдаг байхгүй. Яагаад миний хүүхд ингээ байгаа юм бол яагаад байгаа юм бол нойр нь хүрсэн болов өлссөн болов яагаад ийм зан гараад байгаа юм болов эсвэл зүгээр л анхаарал хэрэгтэй байгаа юм болов гэдэг ч юм уу ингээд асуудлыг те тэр хүүхдийнхээ зан авирыг хитрхээ өөрлөгөө ингэж хохирогч болж хүлээж авахгүйгээр гадна талаас нь хараад яагаад байгаа юм бол гэдгийг ингээ ойлгож байгаа. Эсвэл би ямар нэгэн тийм таагүй мэдрэмж төрлөө. Тэнгуут би өөрийнхөө одоо амьдралыг үзэн ятахаас өмнө би яагаад ийм мэдрээд байна. Би ч өчигдөр сайн одоо унтаж чадсан билүү? Би шүн сэрээд байсан билүү? Би кофегаа уусан билүү? Цай уусан билүү? Өлсөд байгаа юм болов? Эсвэл би өнөөдөр нэг ч гадаа гарааг болохоор ингээд нэг агаар салхи амсгалааг болохоор ийм мэдрэмж төрөөд байгаа юм болов? Яагаад би ингээд байгаа юм болоо? Гэт яагаад гэдэг асуулт өөрөөсөө асууж байхаар бид нэг ингээд асуудлыг гаднаас нь харж чаддаг байна. Бас нэг удаа энэ арга надад яаж тусалсан бэ гэхээр нэг удаа манайх хүү цэцэрлэгтээ явчаад ирэхдээ ангийнх нь хүүхэд анги дээрээ ухаалаг гар утас авчираад YouTube дээр ингээ хамт бичлэг үзсэн гэж байгаа. Гэхдээ ингээд үзэхдээ нэг юм робот байлддаг бичлэг гэж надад хэлж байхгүй. Би тэг үнэхээр юу үзснийг нь мэдэхгүй байсан. Тэгсэн мөртлөө ингээд тэрийг ингээд роботын хөдөлгөөнд дуурайч хийгээд ингээд нэг сонин дуудуулаад дүүг айлгаад явуулсан байхгүй юу. Тэгээ би тэр утас авчирсан хүүхдийн аавтай ингээд яриад асуусан чинь тэр нь дараа нь би тэр аавтай нөө таарлцсан. Тэгээд тэгсэн чинь энэ ямар дуу вэ гэдгсэн чинь нэг юм жорлонтой дуу гэдэхгүй юу. Би бүр үнэхээр гайхаад роботтой гэсэндээ юун жорлон болоо явчаа гэд. Тэгээ надад тэр бичлэгийг аав нь утсан дээрээ гараад харуулсан чинь Skibidi Toilet гэд тийм бүр үзлийн балиар бичлэг байж байгаа байхгүй юу. Ингээ нэг юм жорлон дотроос хүний толгой гарч ирдэг. Тэгснэ хүмүүс нь болохоор ийм камер мамирын толгойтой болцсон. Тэгээ хоорондоо байлдаж байлдаад. Тэр бол үнэхээр утгагүй тийм үзэж өсөж байгаа хүүхдүүд тэр ядж яхад бүр үнэхээр тийм юу бичлэг байсан. Алтартай бүр хүүхд болгон үздэг. Тиймэрхүү юм үзэж өсөж байгаа хүүхдүүд яаж эрүүл сарвал оюун ухаантай хүн хүнээ гэсэн сэтгэлтэй өсөх юм бэ гэдгийг би бүр үнэхээр гайхаж байгаа хгүй. Тэгээд би яаж миний нандин хүүхдэд ийм үзлийн балер юм үзүүл чадчихна гэж бодоод тэр аавд бүр үнэхээр их уур хурж ирсэн. Яахаараа хүүхдэд ийм үзүүлээ тэгээд тэрийг ингээд зүг зүгээр хараа сууж идэг байна гэд. Тэгээд дараа нь би ингэж бодсон хгүй. За би ерөөсөө ингэж одоо сэтгэл дотроо ямар ч юм хин нэг үзэн ядах шүүмжлэх юм уу хар бараа энерги тэж явмааргүй байна. Би энэ хүнийг уучилмаар байна гэд ингээд бодсон чинь яагаад энэ хүн ер нь хүүхдтэй юм хачин юм үзүүлдэг байна гэд би ингээд өөрөөсөө асууж байгаа хгүй яагаад. Тэгсэн чинь надад яг ийм бодол гарч ирсэн. Энэ хүн магадгүй өөрөө бага насндаа хитрхи тийм чанга хатуу өөрийнхөө дураараа байж чаддггүй үзий гэсэн тоглоё гэсэн юм тоглож чаддггүй өссөн байж магадгүй юм байна. Тэгээд өөрийнхөө хүүхдэд тэр завлан мэдрүүлэхгүй тулд ингээд хүссэн бүхнийг нь үзүүлээд хүссэн бүхнийг нь ингээд одоо цэцэрлэг рүүгээ утас мутас авч явахын зөвшөөрөөд байдаг байж магадгүй юм байна шүү гэд бодсон чинь би өөрөө үнэхээр тийм чанга хатуу автаа байсан учраас тэр хүнийг ингээ ойлгоод шууд уучлалчихж байгаа байхгүй юу. Тэгээд би ерөөсөө тэр хүнийг дахиж үзье яд шүүмжлэхгүй. За би одоо тэгвэл яаж энийг хүүхдтэй мартуулж айтаахан юм үзүүлж айтаахан одоо энийг мартуулах вэ гэдгээл бодъё доо гэж ингээ бодоод тэгээ өөрийнхөө ингээ сэтгэл зүг ингээ тийм бараан хэцүү тийм үзэн ядалт шүүмжлийн ийм мэдрэмжээс ингээд аваад гарчиж байгаа хгүй. Тэгэхээр яагаад гэдэг асуултыг бид нар амьдралынхаа алхам тутамд бус асуухаар ингээд бусдаас ирж байгаа дайралтыг ч хүртэл ингээд өөр дээрээ шууд хүлээж авахгүй. Энэ хүн юу нь яагаад ингэж байгаа юм бол гэд ингээд гадна талаас нь хараад өөрөө өөрөөсөө ингээд тойруулаад явчих боломжтой болдог байх нэ.
За бас нэг ийм одоо сэтгэл зүйн юм хүнд асуудал гарч ирж байгаа үед сэтгэлийн шаналнд мэдрэгдэж байгаа үед хэрэгэлдэг бас нэг арга нь сэтгэл дэх амар амгалан газартаа очих. Энэ арга болохоор би яаж ашигладаг вэ гэхээр бид нар бүгдээрэнд нь ингээд бага насандаа очих дуртай ингээд очихороо бүр үнэхээр гоё тайван байж чаддаг. Үнэхээр гоё ингэж одоо тоглож исэн ч юм уу те нэг тийм газар байдаг штеп. Эмээ өвөө дээр очих ч юм уу эсвэл ингээд үеэлэндээ очихоор үнэхээр гоё хамт тоглодогч юм уу те. Би болохоор энийг яаж төсөөлдөг вэ гэхээр надад ингээд заримдаа хэцүү санагдсан үедээ би ингээд за энэ одоо хэцүү мэдрэмж болвол ерөөсөө үнэн биш. Надад яг одоо ингээд яг одоогийн байдлаар үнэхээр хэцүү санагдаж байгаа боловч хідэн өдрийн дараа би эргээд харахад тийм ч хэцүү одоо байгаагүй юм байна гэдгийг би ойлгох болно гэж хэлээ. Тэгээд тэр хэцүү бодлоо тасалж агаад нүдээ ханаад ингээ өөрийгөө 2 ч юм уу 1 2 3 настай жоохон болцсон. Тэгээд ээжийнхаа үр дээр сууж ийн гэж төсөөлдөг. Тэр бол миний одоо сэтгэлийн хамгийн амар амгалан газар байж таарч байгаа байхгүй юу? Би яг ингээд бүх амьдралаа бодоод үзэнгүүт би ээжийнхаа үр дээр сууж ийн. Тэгээд одоо ээжийнхаа ингээд ингэр цээжинд наалтцсан байна. Манай ээж ингээд гэрийнхээ мактаа ингээд би яг ингээд цээжин эсгийнх нь арьсанд ингээд нүрээрээ наалтцсан байна. Тэгээд миний ээжийн ингэр цээжнээс нь юм гоё одоо манай ээж яг нэг гоё үнэр үнэрсэж байна. Бид нар ч нөө эмэгтэй хүмүүс учраас ээжийн левчигнээс ямар гоё үнэр үнэрсдэг вэ гэдгийг сайн мэддэн шүү дээ. Ээжийн левчигний үнэр. Яг нэг тийм гоё үнэр ингээд ээжээс үнэрсэж байна. Миний ээж үнэхээр гоё дулаахан намайг ингээд тэврээд сууж байна. Тэгээд цонхоор ингээд нарны гэрэл тусаад миний ээжийн арьсыг үнэхээр гоё гэрэлтүүлж байна. Тийм одоо амар тайван санагддаг байсан тэр газартаа эргээд очичихсан байна. Амгалан тэндээ ингээ амгалан байж гин гэж төсөөлөнгүүт ингээ сэтгэл санаа цаанаасаа амар амгалан яг ингэж надад мэдрэгдэж байсан тэр одоо шаналнд мэдрэмж байна. Тийм ч хүнд зүйл биш байсан ч юм шиг санагдаад эхэлдэг байхгүй. Бидний одоо нөгөө тархич нь миний бодож төсөөлж байгаа зүйл болон миний бодит байдал хоёрыг ялахгүй ч бас намайг ингээд төсөөлөх үед жинхнээсээ ингээ ээжийнхаа үр дээр ингээд нялхолцсон сууж ийн гэж итгэх байхгүй медаль томсор. Тэгээд намайг ингээ ямар ч аюулгүй ингээд намайг ингээд жинхнээсээ хайрладаг хүний үр дээр би ингээд аз жаргалтай тайван амар амгалан сууж ийн гэдэгт яг медаль томсор итгээд намайг ингээ тайвшруулад өчтдөг байхгүй. Тэгэхээр энэ аргыг бүгдээрээ хэрэглээд үзээрэй. За дараагийнх нь болохоор эерэг сэтгэлийн тэмдэг. Энэ арга болохоор надад одоо талархах зүйлсээ тий одоо сэтгэл зүйгээ одоо эерэг болгоход одоо тусалдаг. Бид нар заримдаа ингээ өдөр тутмын амьдралдаа өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч агаад амьдралдаа талархаж байгаа гэдгээ ингээд одоо заримдаа мартчихдаг байхгүй юу? Тэр үед надад ингээд одоо би бол юм сайн сайхан амьдарч байгаа хүн шүү гэдгийг сануулдаг тэмдэг болгон ашигладаг. Би жишээ нь миний тэмдэг та бүхний тэмдэг юу ч гэж болно. Зүгээр л өөрийнхөө дуртай ямар нэгэн зүйлийг бодчих. Би жишээ нь цэцэг, эрвэхээ муур гэдэг юм 3 тэмдэгтэй. Тэгээд би гадуур явж байхдаа ямар нэгэн цэцэгний зурагч байж болно, жинхэнэ цэцэгч байж болно, эрвэхээ гэдэг бичигч байж болно, цэцэгний зураг, тэ жинхэнэ муурны тоглоом ч юм уу юу ч хийж болно. Би тэр гурав аль нэгийг ингээ харангуут магадгүй нар од мод юу ч хийж болно. Та бүхний дуртай ямар нэгэн символ, ямар нэгэн тэмдэг шувуу ч юм уу те. Тэгэд ингээ гадуур явж байхдаа тэр өөрийнхөө сэтгэл дотроо хадгалсан тэр символ тэмдгийг ингээ харах тоолондоо за баярлалаа. Тэ миний амьдрал үнэхээр сайхан шүү. Би амьдралдаа талархдаг шүү. Баярлалаа гэд нөгөө нэг талархаж байдаг зүйлсүүдэд эргэн санах тэмдэг байхгүй юу? За хорвоо ертөнцийн ингээд намайг эерэг сайхан амьдраараа гэдгийг ингээд одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч байгаа гэдгийг надад эргэн сануулж байна. Гэдэгт нэг тийм дохио болгож амьдралдаа талархах дохио тэмдэг болгож ашиглах хэрэгтэй. Тэдгээр зүйлсүүдийг унших, харах, тий? Магадгүй хин нэгэн ингээд таны хажуугаар өнгөрөхдөө ингээд нэг муурны тухай ингээд яриад зөрөөд ингээд өнгөрөх юм бол миний тэмдэг чинь муур штий. Баярлалаа. Би амьдралдаа талархаж байна. Миний амьдрал бол сайн сайхан гэд ингээд өөрийгөө би ийм одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч байгаа. Миний сэтгэл зүйн эрүүл мэнд бол эрүүл бие идэгсэн гэд ингээд өөртөө би тийм эерэг зүйлсүүдийг бодох тэмдэг. За эерэг сайн сайхан зүйлс бодох тэмдэг. Тэгээд эерэг сайн сайхан зүйлс дээр 17 секунд хамгийн багтаа тогтчихгоо цаанаасаа ингээд амьдралд минь болж бүтэж байгаа сайн сайхан байгаа зүйлсүүд эргэн санагдаад ингээд одоо өдрийг цаашаага юм эргээр аз жаргалтайгаар өнгөрүүлэх тийм одоо сануулгах тэмдэг болгон ашиглах боломжтой байдаг бахнэ. За одоо цагтаа орших дасгал
Бид нар өнгөрсөн хичээлээрээ одоо цагтаа орших нь ямар одоо чухал ач холбогдолтой юм бэ гэдгийг үзсэн шүү дээ. Тэгэхээр одоо цагаа бүрэн мэдрэх нэг дасгал байдаг нь яг ингээд зүгээр үдээж хийсэн болно. Эсвэл одоо ямар нэгэн хэцүү мэдрэмж төрөөд байгаа үедээч тэр хэцүү бодлоодыг таслахын тулд ч хийсэн болно. Нүдээ анжаагаад за би яг одоо юу мэдэрч байна вэ гэдгийг өөрөөсөө асууна. За доороосоо ч юм уу дээрээсээ ч юм уу эхэлж болно. Миний одоо хөл шалан дээр тэгээ яаж мэдрэгч вэ? Миний хөл гутлан дотроо яаж мэдрэгч вэ? Миний хөлний үзүүрт хумс минь хэрхэн мэдрэгдэж байна? Миний өмд миний биеинд хэрхэн наалд мэдрэгдэж байна? Миний одоо цамц миний арсыг шүргэж байгаа нь яаж мэдрэгдэж байна? Миний үс миний мөрийг шүргэж байгаа нь яаж мэдрэгдэж байна? Надад яг одоо юу сонсогдож байна? Юу үнэртэж байна? Өрөөний одоо температур надад хэрхэн мэдрэгдэж байна? Миний үс одоо хуухандаа хэрхэн мэдрэгдэж байна? Гэт ингээ би яг одоо юу мэдэрч байна вэ гэдгээ ингээ төсөөлөд үзэхээр бидний ухамсар яг одоо цагта бүрэн төвлөрч байгаа хгүй юу? Тэгэж одоо ингээд эргэн тойрноо ажиглах би юу мэдэрч байна вэ гэдгийг ажиглах тийм одоо цагта төвлөрөх дасгал байдаг бах нэ. За дараагийн бас нэг үнэхээр сайн үр дүнгээ өгдөг арга бол өглөө бүр баттгал үгийг сонсох. За өглөө өдөр аль ч үед сонссон болно. Гэхдээ өглөө сонсох юм бол илүү үр дүнтэй. Ялангуяа өглөөс сэрэнгуутаа гар утсаа үздэг бол түүнийхээ оронд юм баттгал үгийг сонсдог тийм шин дадлыг хөвшүүлэх хэрэгтэй. Өглөөс сэрэнгуутаа гар утсаа шалгадаг бол бас одоо сэтгэл зүйн сэтгэл готрол үүсэх гол шалтгаануудын нэг болдог. Яг тэгвэл бидний тарих ингээд нөгөө альфагаас бета руугаа ингээд аажим шилждэг. Гэтэл одоо бидний дельта, тета, альфа, бета гэдэг ингээд аажим бид нэр нойрноос ингээд сэрдэг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд дүнгийн сэрэнгуутаа шууд ингээд гар утсаа авчингууд бид нар ингээд нөгөө юу альфа үеийг алгасаад шууд тетагаас шууд бета руу өсөрчдөг. Тэгэнгუთ бидний тарих ингээд одоо огцон ачаал аваад тэгээ өдрийн турш юм стресстэй явах тийм одоо шалтгаан болж байдаг байна. Тэгээ энэ байдал олон дахин үргэлжлэхээр стресс гэдэг нь бидний одоо дасал болсон төлөв болоод бид нар байнга стресстэй байдаг болох магадaltaй байдаг байна. Тийм болохоор өглөө сэрэнгуутаа хамгийн багадаа эхний 1 цаг огт гар утас дэлгэх зүүц хэрэггүй. Тэгээд YouTube дээр тийм юунууд байдаг байхгүй юу? Morning affirmations гэдэг ч юм уу эсвэл өглөөний баттгал үг гэдэг. Тиймэрхүү юмыг ингээд өглөө сэрээд эхний 1 цаг бид нар чи ингээ хүүхдүүдийнхээ өглөөний цаг бэлтэн баалган шээлгэн гэдэг ч юм уу те цэцэрлэгт нь явуулна гэд тэр бүх ажлаа хийж дууссныхаа дараа тэр баттгал үгийг сонсоод тэгээд тэр баттгал үг нь дандаа тийм гоё эрэг үгнүүд байдаг байхгүй би одоо амьдралдаа маш их талархаж байна. Надад бол мөрөөдлийнхөө өсөж мөрөөдөж байгаа амьдралаа бүтээх бүх потенциал хүч минь байгаа. Тэр бүх зүйл миний дотор байгаа. Би өөртөө итгэж байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү дандаа гоё итгэл найдвар бэлгэлсэн тийм үгнүүд байдаг байхгүй юу? Англиар сонсон болно, монголоор сонсон болно. Тиймэрхүү үгнүүдийг сонсоод тэрнийхээ дараа ингээд амьдралын өдөр тутмын зүйлсүүдэд өргөжлүүлээд ингээ гар утас notification Instagram, Facebook-ыг шалгах тиймэрхүү юм хийсэн нь дээр. Тэгээд бас дээрэс нь дөнгөс сэрэнгуутаа ингээл имэйлээ шалгаад ингээд Instagram, Facebook-өө үзчихэр ямар мэдээлэл гарах нь маш одоо баталгаагүй байдаг байхгүй. Гин тийм сөрөг өглөө дөнгөс сэрэнгуутаа сөрөг мэдээлэл харчих юм бол тэр чинь ингээ өдрийн турш бидний ингээд одоо mood буюу сэтгэл санааны байдалд нөлөөлчдөг. Өдрийн турш ямархуу бодол төлхөө бодох вэ гэдэг маань энэ өглөөний байдлаас шалтгаалдаг байхгүй. Тийм болохоор өглөө болгон ерөөсөө утсаа үзгээ ингээд аль болох хойшлуулад өглөөний 1-2 цагийг огт гар утасгүй дэлгэцгүй эхлүүлэх нь маш зөв дадал байдаг байна. За энэ lofty questions гэдэг энэ арга нь яадаг вэ гэхээр ухамсартаа даалгавар өгөх арга. Бид нар ингээд хэлсэн штэ тий бидний ингээд тарих ухамсар бидний бодож байгаа зүйлсүүдийг батлах тэдгээр одоо батлах тэр юунуудыг фактуудыг одоо эргэн тойрноос маань ингээд хайж яадаг байхгүй юу? Жишээ нь би юмны амьдрал ерөөсөө болохгүй би нэг л одоо өөрийнхөө талаар ямар нэгэн муу бодол бодно штэ тий би өстө тэнийг юмаа гэж бодчихлоо. Тэнгуут миний тарих ингээ эргэн тойрноос намайг тэнийг гэдгийг батлах тэр одоо шалтгаануудыг ингээ хайгаад
Эсвэл миний ой дурсамжаас би ямар тэнэг үйлдэл хийсэн бэ гэдгийг надад эргүү сануулад байдаг байхгүй. Харин эсвэргээрээ би ёстой нэг үнэхээр сайн хүн, би үнэхээр олон хүмүүс тусалсан ингээд өөрөө өөртөө нэг тиймэрхүү юм хилэнгуут би яагаад сайн хүн бэ гэдэг одоо тэдгээр баталгаануудыг ингээд миний эргэн тойрноос ингээ хаагаад надад харуулад би яагаад сайн хүн бэ, би хэдэн хүн тусалсан бэ гэдгийг маань ингээд ой санамжаас маань эргэн ингээд санагдуулаад тэр бодож байгаа зүйлийг надад улам баталж өгöd байдаг байхгүй. Тэгэхээр lofty questions гэдэг асуултыг хэрхэн гэдэг аргыг яаж ашиглах вэ гэхээр өөрөө өөрийнхөө хүсэж байгаа төлөв байдлыг аль хэдийн биелсэн мэтээр өөрөө өөрөөсөө асуух. Би чи яагаад ийм аз жаргалтай байгаад байгаа вэ? Гэл өөрөө өөрөөсөө ямар ч аз жаргалгүй байсан ч шууд асуу. Би чи яагаад ийм сайхан амар тайван байгаад байгаа вэ? Би чи яагаад ийм сайхан элбэг хангалуун амьдраад байгаа вэ? Би чи яагаад ийм гоё ажилд орсон билээ? Би чи яагаад ийм гоё өндөр карьераа өсгөж байгаа билээ гэдэг ч юм уу. Өөрийнхөө хүсэж байгаа зүйлсүүдийг ингээ өөр өөрөөсөө асууна. Тэнгуут тэр бодож байгаа бодол асуултын маань хариултыг далдах humсар маань заавал олж авч чаддаг учраас далдах humсар бол ингээ бүхнийг мэдчихэдэг байхгүй юу? Миний одоо 1-р ангита анх ороод уншиж байсан уран зохиолын ном дээрх бүх эхийг одоо үг үсэг цэг тасалдгүй миний далдах humсар бүгдийг санаж байгаа. Зүгээр миний ухамсар санахгүй байгаа болохоос далдах humсар бол бүхнийг санаж байгаа. Тийм болохоор тэр бүх дурсамжуудаас маань ингээд миний асууж байгаа асуулт, миний бодож байгаа бодлыг баттгах тэдгээр зүйлсүүдийг надад эргэн сануулад, эргэн тойрноос минь илүү одоо анзааруулад эхэлдэг байхгүй юу. Одоо жишээ нь би нэг газар ингээд сормоос хийлгмээр ингээд дотроо бодцсон. Тэгсэн чинь би өдөр болгон алхахдаг замаараа ерөөсөө огт анзаарч байгаагүй нэг юм сормоосны салоныг би гинт ингээ олоод харж байгаа байхгүй. Сормоосны газар хайгаад эхэлсэн чинь үеийн тийм салон байт юм уу? Би ерөөсөө мэдээгүй юм шүү дээ. Энэ л сормоосоо илгэчихэл та гэж би тэрүүд бодож байгаа. Тэр бол миний даалдах humсар надад ингээд миний өмнөөс ажил хийгээд одоо миний хайж байгаа зүйлсүүдийг, миний бодож байгаа зүйлсүүдийг надад олоод өгч байгаа байхгүй. Батлаад өгч байгаа байхгүй. Тийм болохоор би юуг баталмаар би юуг амьдралаа бүтээмээр тэр зүйлийг өөр өөрөөсөө ингэж асуугаад би энийг би яагаад ийм гоё одоо амьдрдаг үлээ гэдэг ч юм уу те тэгж өөрийнхөө даалдах humсар даалгавар өгдөг ийм арга байдаг бахнэ. За өдрийн эхлэл ба төгсгөл бол бидний хувьд маш чухал. Яагаад гэвэл бид нар хамгийн эхний өдрийн хичээлээрээ тархины theta brainwave буюу theta үйлдэл дээрээ байхдаа бидний тархи ховсын төлөвт байхад ямар одоо ихтгэл өмшил тогтож байдаг ямар чухал үе гэдгийг мэдсэн шүү дээ. Тэгэхээр бидний тархи өглөө дөнгөс сэрээд мөн яг ингээд унтахаар хөвтөд ингээд гүн нойрлоо ингээд шилжиж байх явцад ингээд theta гэдэг үйлдэлээр дамжаад бета юм уу эсвэл одоо альфа руу шилждэг байхгүй юу? Өглөө дөнгөс сэрэнгуут дельта байжгаад theta болоод альфа болоод бета болоод пүрэн сэрдэг. Тэгэнгუთ яг альфа руу ингээд шилжихээс өмнө яг тэр нэг одоо богинохон хугацаанд бидний тарих юм ховсын төлөв дээр байж идэг. Тэгэхээр дөнгөж шингэж сэрэнгуутаа ямар сайхан өдөр вэ? Ямар сайхан амьдрал вэ гэд өөртөө хэлж хэрэгтэй. Баярлалаа. Би энэ амьдралдаа талархаж байна. Тэгхийн болвол бидний тарих нөгөө нэг ховсын төлөв буюу theta үйлдэл дээрээ байгаа учраас бидний даалдах humсарт тэр үг шууд хүрэх байхгүй юу? Шууд бид нар өөрөөгөө энэ үгээрээ энэ бодлороо ховсдчихж байгаа байхгүй юу? Дараа нь өдрийн төгсгөлд яг ингээд унтахынхаа өмнө юунд баярлаж байна, юунд талархаж байна гэдгээ бодоод өнөөдөр надад ямар гоё зүйлсүүд тохиолдсон бэлээ гэдэг эерэг зүйлсүүдийг бодоод тэгээ тэр бодол дундаа унтчих юм бол бас ингээд би яг ингээд бетагаас theta руу альфа руу шилжээд альфагаас theta руу шилжээд theta-гаас delta руу шилжих тэр нэг завсрын үед тэр нэг эерэг бодол тэр нэг талархалт бодол маань миний даалдах humсарыг ховстоод миний итгэл үнэмшлийг өөрчилж байгаа байхгүй юу. Тийм болохоор өдрийн эхлэл ба төгсгөл маш чухал. Тийм болохоор би өглөө эрт тэр нөгөө morning affirmations юу баттгал үгийг сонсоорой гэж хэлсэн маань ийм учиртай. Эсвэл зүгээр тэр үгийг ингээд тэр баттгал үгнүүдийг ингээд асааж намуухан тавьж орхиод тэгээ тэр одоо чимээнд нь ингээ унтаж болно. Тэнгуут бидрийг унтаж хахад тэр нэг сайн сайхан үгнүүд маань бидрийг ингээд ховсдож жоох нь байна. За энэ бол миний хамгийн хайртай арга 3 минутын бясалгал. Бид нар ингээд шууд бясалгал хийж одоо сураагүй хүн бол шууд ингээд удаан хугацаагаар ингээд 10 минут шууд гүн одоо ухамсартаа төвлөрөөл суугаад ажиж чадахгүй штэ. Гэхдээ энэ 3 минутын бясалгал бол маш богинохон боловч тогтмол хийж чадах юм бол үр дүнгээ өгдөг арга байгаа. Энийг яаж хийдэг вэ гэхээр өглөө дөнгөс сэрээд хийх юм бол бас маш гоё үр дүнтэй. Гэхдээ хизээч хийсэн болно. Өдөрт хэдэн ч удаа хийсэн болно. Маш богинохон амархан тийм бясалгал аваачаас. За эхлээ бүгдээрээ ингээд нүдэ анаад нэг тухтай суугаад тэгээд хоёр гараа цээжин дээрээ авна. За нэг гараач тавьсан болно. Тэгээд
м, гүнзгий амьсгал авч эхэлнэ. Хамраараа аваад хамраараа гаргана. Амаараа гаргахгүй. За хэдэн удаа амьсгал аваад тэгээд хэдэн удаа гүнзгий амьсгал аваад тэгээд амьсгал маань зүрх рүү орж байна гэж төсөөл. Миний амьсгалсан агаар зүрх рүү орж байна. За ингээд миний амьсгалсан агаар зүрхнээс гарч байна гэж төсөөлнө. Ингэж бид нар энэ одоо сэтгэл дэх энэ одоо зүрхэндээ ингэж юугаа энерги төвлөрүүлж байгаа байхгүй юу? Бид нар ингээд хайртай хүмүүсээ харах үед те хүүхдүүдээ харах үед бидний цээжинд ийм одоо хайр мэдрэгддэг шүү дээ. Баярлах, догтлох үед бидний цээжинд ингээд тэр догтлох мэдрэмж мэдрэгддэг шүү дээ. Яг тэр мэдрэмж ингээд төрдөг тэр хэсгийг ингээд бид нар энергиэрээ ингэж яаж байгаа байхгүй юу? Энерги тэр хэсэгтээ ингээд төвлөрүүлж байгаа байхгүй юу? Тэгээд яг тэр хэсэг рүүгээ ингээд амьсгал орж ийн, амьсгал тэндээс гарч ийн гэж төсөөлөөд тэгээд дотроо эдгээр үгсүүдийг хэлнэ. Эхлээд ингэж хэлнэ. Баярлалаа. Баярлалаа. Чангач хэлсэн болно, дотроо ч хэлсэн болно. Баярлалаа. Тэгэнгუთ бидний яг нөгөө цээжинд маань тийм баярлах, талархах тэр мэдрэмж төрнө. Дараа нь аз жаргал, аз жаргал, аз жаргал гэж хэлнэ. Тэгэнгუთ бид нарт одоо талархлаас арай өөр тийм аз жаргалтай, тийм гэгээлэг тийм одоо гэрэлтсэн мэдрэмж төрнө. Дараа нь хайртай, хайртай гэж хэлнэ. Тэнгүүд хайр мэдрэгдэнэ. Энэ аз жаргал хайр гэдэг бол хоёр тийм тусдаа өөр мэдрэмж байдаг. Яг тийм хөөхөн хүүхдүүд маань ингээл нүдэн тарагдаал ингээл хайрын мэдрэмж ингээд зүрхэн дотор цээжин дээр маань ингээд мэдрэгдээд эхэлдэг. За тэгээд тэр мэдрэмжэн дээр хэсэг төвлөрж байгаад дараа нь баяр баясгалан гэж хэлнэ. Баяр баясгалан, баяр баясгалан, баяр баясгалан. Тэгээд нэг тийм баяр баясгалангийн тийм инээд хөөр одоо мэдрэгдэж эхэлнэ те. Бид нар чи ингээд найзуудтайгаа инээдтэй юм ингээ яриад ингэж хөгжилдөж инээлдэж байхад нэг тийм цээжин дотор нэг гоё мэдрэмж төрдөг шүү дээ. Яг тэр мэдрэмж төрж эхэлнэ. Баяр баясгалангийн мэдрэмж төрж эхэлнэ. Тэгээд дараа нь амар амгалан гэж хэлнэ. Тэнгуут яг нэг тийм амар амгалангийн бүр ингээд толгой хоосон болоод толгойн дотор зөвхөн ингээд нэг тийм цаав цагаан гэрэл ассан өөр юу ч байхгүй. Надад юу ч мэдрэгдэхгүй нэг тийм юу байдаг. Мэдрэмж төрдөг те. Цаав цагаан юу ч байхгүй зүгээр нэг юм цагаан гэрлэн дотор орсон юм шиг тийм амар амгалан ийм мэдрэмж ингээд төрдөг. Тэгээд баярлаа гэд тэгээд бяцлаглаа дуусгана. Энэ бяцлаглалыг хийхэд нэг 3-4 минут л шаардлагаддаг. Маш богинохон дасгал. Гэхдээ тогтмол хийх юм бол бидний сэтгэл зүйд маш гоё эерэг өөрчлөлт ордог. За би бас энд бичгээ марцсан нэг арга байгаа мэн. Тэр нь болохоор надад ямар ч тийм өнгөрсөн амьдрал байхгүй гэж төсөөлөх тийм дасгал байдаг. Надад би ингээд өнгөрсөн амьдралаа бүгдийг нь марцчихсан. Ямар ч өнгөрсөн дурсамж гэж байхгүй, сайн дурсамж, муу дурсамж гэж юу ч дурсамж байхгүй. Би бүгдийг нь марцчихсан. Тэгээд цоо шинээр ингэж одоо амьдралаа эхлүүлж байгаа. Ямар ч өнгөрсөн тийм харамсал байхгүй, гуниг байхгүй, гомдол байхгүй, хэнийг ч уучлах шаардлагагүй, хүнд ч гомдох шаардлагагүй. Нэг тийм цэвэрхэн тийм одоо болцсон байна гэж өөрийгөө төсөөлөд үзэнгүүт бидний тарих, бидний сэтгэл бүрүүд нэг маш гоё тийм амгалан мэдрэмж авдаг аахгүй юу? Бид нар бүгдээрээ ингээд өнгөрсөн амьдралаа мартаагүй байсан ч ой дурсамж алдаагүй байсан ч яг ийм одоо бүхнийг уучлаад бүхнээс ингэж бүх тэр гомдол харуулслын одоо юунаас хүлээснээс ангижраад тэгж ийм гоё амгалан амар амгалангүй амьдрах боломжтой. Тэрийг бид нарт сануулдаг тийм тасгалахгүй юу? Өнгөрсөн надад ямар ч өнгөрсөн амьдрал байхгүй. Би ингээд цэвэрхэн одоо шинээр ингээд амьдралаа эхэлж байна. Хинт ч гомдоогүй, хизээч хэнийг ч үзэн ядахгүй, хэнийг ч уучлах шаардлагагүй тийм амьдрал миний өмнө байна гэж төсөөлөв. Тэр бол бас маш гоё тийм тайван амгалан мэдрэмж төрүүлдэг тасгал байгаа. За ингээд жаргалтай ээж, жаргалтай хүүхэд сургалтын маань үндсэн хичээлүүд энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хичээлээрээ бүгдээрээ бидний ихтгэл үнэмшил далд ухамсардах одоо тэдгээр үзэл бодол маань ертөнцийг үзэх үзэл маань хэрхэн бидний амьдралыг бүтээж бидний одоо
бодол, мэдрэмжийг удирдах байдаг вэ гэдгийг маш сайн ойлгож авлаа. Тэгээд тэдгээр ихтгэл өмшүүдийг хэрхэн өөрчлөх вэ? Хэрхэн одоо шинэ өөр илүү аз жаргалтай амьдралыг бүтээх боломжтой вэ гэдэг талаар энэ хичээлээрээ үзлээ. Тэгээ би энэ хичээлийнхээ төгсгөлд яг юуг хэлмээр байна вэ гэхээр биднэрт одоо аль хэдийн төрөл бүрийн одоо сэтгэл зүйн асуудал, сэтгэлийн шарах байх одоо сэтгэлд манд байгаа. Гэхдээ тэдгээрийг ингээ өөрчлөх бүрэн боломжтой. Гэхдээ тодорхой хэмжээний хугацаа шаардна гэдгийг бид нар зайлшгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар чинь одоо нялх үе маань өнгөрчихсөн учраас айл хэдийн далд ухамсар маань ингээд бат бүх чанараа ингээд олчихсон учраас тэрийг өөрчлөхөд одоо тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Гэхдээ тэр нь бүр тийм асар олон жилийн хугацаа байх албагүй бидний хичээл зүтгэлээс шалтгаалаад одоо нэг сарч байна уу те эсвэл хэдэн 7 хоногч байна уу ямар ч байх боломжтой. Тийм болохоор бүгдээрээ өөрөө өөртөө одоо энэ бүх сэтгэлийн шарах энэ бүх одоо гомдол гуниг бүхнээсээ одоо тэр бүхний хүлээснээс ангижирч чадна гэдэгтээ бүрэн итгэж өөрөө өөрийнхөө сэтгэл зүй, өөрөө өөрийнхөө тархи ухамсарыг эдгэх тодорхой хэмжээний хугацаа олгоорой. Тэгээд ингээд бүх зүйл хурдан бүтэх ёстой гэж итгээд битгий ерөөсөө шантраарэ гэж хэлмээр байна. Бид нар бүгдээрээ эдгээр өмнөх тэр хуучин одоо сөрөг бодлуудыг нэг юм дадал юм байна гэд харчих юм бол тэр дадлыг өөрчлөхөд амархан болно. За би ингээд одоо хүмүүс ингээд боддоо штэ би жоохон бөхтий суугаад байгаа юм. Хичээж агаад ингээд цэгсуудаг болъё. Тэнгуут тэрэндээ нэг хитрхи их шаналдаггүй штэ. Яад бол зүгээр л бөхтий суугаад сурцсан байна. Одоо энийг ингээд цэх болгоё гэж одоо боддогтой адилхан за би зүгээр сөрөг бодол бодоод сурцсан байна. Одоо энийг эерэг болгоё гэдэг ийм шинэ дадал эерэг бодол боддог дадалтай болж байгаа гэдэг үнцгээс харах юм бол хамаагүй хөнгөн ханддаг. Тэгээд бид нар ингээд өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч явах явцдаа зайлшгүй хизээ нэгэн өдөр нь ингээд дөнгөж эхэлж явах явцдаа энийгээ заримдаа мартчихдаг байхгүй юу? Би ч нэрээ хичээж байгаа штэ би ч нэрээ эерэг бодол бодохоор шийдсэн хүн шүү дээ гэдгээ мартчихдаг. Тэгтээ мартсан ч гэсэн эргээ сандаг. Тэгээд байж байгаа дахиад мартсан байдаг. Тэгээ эргэн сандаг. Ингэж эргэн санаж явсаар хагаад бид нар нэг өдөр л ингээл анзаархад өөрөө мэдлгүй байнга эерэг бодол боддог болсон байдаг. Тэгэхээр би чи ингээд одоо мартаал дахиад юм сөрөг юм бодцсон байж шүү дээ гэж өөрөө өөртөө битгий хитрхи хатуу хандаарай. Бид нарт угаасаа сэтгэл зүй яаж ч идэгсэн байсан зарим өдөр гудиглах өдөр, уурлах өдөр, хин нэгэнд гомдох өдөр ч юм уу одоо сэтгэлээр унах өдөр заавал тохиолдно. Эн чи яагаад гэвэл хүний амьдрал одоо сэтгэл зүйн эрүүл мэндэ аварчлаа, эдгээчлээ гэд өдөр болгон цаг минут тутамд аз жаргалтай байна гэж юусоо байхгүй гэдгийг бид нар маш сайн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Заримдаа би уурлана, заримдаа би гуниглана. Тиймэрхүү сөрөг эерэг мэдрэмжүүд амьдралд заавал ээлж дараатай ирэх болно гэдгийг хүлээн зөвшөөрчгөөр бид нар ерөөсөө одоо тэр гутарж байгаадаа ч юм уу тэгж тийм хүнд мэдрэмж авах болчдөг. Энэ ингээд ирсэн шигээ явна. Тэгээл нэг өдөр би гунигсан бол нэг өдөр угаасаа жаргалтай байх нь тодорхой юм а гэж. Тэгээд сэтгэл зүйн хувьд эдгэрсэн хүн яадаг вэ гэхээр маш амархан тэр нөгөө нэг хэцүү төлөв байдлаасаа гараад буцаад хэвийн аз жаргалтай төлөв рүүгээ шилжихэд нь маш хурдан болчдөг. Өмнө нь бол ингээд одоо сэтгэллээр унсан болол те олон хоногоор ингэж уйлж те магадгүй заримдаа бүр ингээд орноосоо ч босож чадахгүй хэмжээнд хүртэл тэгэж их одоо гуниглаж шаналх өдрүүд зарим хүнд тохиолддог байхгүй юу. Тэгэхээр сэтгэл зүй эдгэрнэ гэдэг нь тэгтлээ одоо ихээр шаналхгүй гэсэн үг байхгүй. Зүгээр зарим өдөр би шанална. Гэхдээ буцаад хэвийн аз жаргалтай амар амгалан төлөвтэй илүү хурдан орж чаддаг болно гэсэн үг. Тийм болохоор би сэтгэл зүгээ эдгээсэн ч надад гуниглах, гутрах өдөр ирнэ. Гэхдээ би энэ бол зүгээр одоо тэр үед би сэтгэл гутралдаа буцаад орж ийн гэсэн үг биш. Зүгээр л амьдрал учраас ийм зүйл тохиолдож байгаа юм байна гэдгийг ойлгоод хүлээн зөвшөөрчгөөр маш амар болдог байна. Тэгээд ингэж нөгөө шин дадлыг өөрчлөөд бидний тарих одоо заавал эсэргүүцнэ гэдгийг бүгдээрээ ингээд ойлгосон шүү дээ. Тэгэхээр миний тарих ингээд эсэргүүцээд байна. Тэгээд заримдаа би шантарчин. Би ингээд үнэхээр аз жаргалтай хүн болмоор байгаа чи ингээд одоо сэтгэл гутралдаа ялагдсан юм шиг тиймэрхүү өдрүүд бас ирнэ. Тэгэхээр тэр үедээ зүгээр л амарчих, хэсэг хугацаа шаналчих.
Тэгээд тэр шаналлаасаа уйдаад эхлэн тэ. Би дахиад эхлэе. Дахиад би хичээгээд үзье. Дахиад нөгөө бяцлаглаа эхлэе. Дахиад нөгөө баттгал үгээ сонсоод эхлэе. Дахиад талархлаа бичиж эхлэе гэд заримдаа шантар, заримдаа амар. Тэгээд дахиад хэсэг амарч байгаа дахиад эхнээс нь үргэлжлүүл. Ерөөсөө ингээд сэтгэл готролдоо би хизээч давж чадахгүй мэн гэж бууж өгч болохгүй. Заримдаа одоо бууж өгмөр үе ирнэ. Тэр үедээ зүгээр л буугаад өгчих. Хэсэг амарчих. Тэгээ нэг жоохон гуниглчих. Тэгж жагаад дахиад буцаад за одоо болио. Одоо дахиад эхлэе гэд нөгөө талархлаа бичиж эхэл. Тэгээд баярлалаа гэдэг үгийг амны уншлага мэт хэл баттгал үгээ сонс. Дахиад сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч эхэл. Шантрах үе гарна. Тэр үедээ зүгээр л амраа шантарчих. Тэ? Гуниглчих. Тэгээд үргэлжлүүлчих. За энэ хүртэл ингээд жаргалтай хүүхэд сургалтанд маань бүртгүүлээд энэ хүртэл хамтдаа байсан та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд бүгдээрэнд нь амьдралд нь аз жаргал, сайн сайхан хамгийн гэрэл гэгээтэй бүхнийг гэр бүлүүр хүүхдэд нь бүгдд нь их өсөж байна. Амьдралынх нь бүхий л талбар нар мэд гэрэлтэж байх болтугай гэж хүсье. Тэгээд маргааш хичээл болохоро жаргалтай хүүхэд сургалт биш. Манифестийн шинжлэх ухаан гэдэг өөр шал өөр сургалт байгаа. Гэхдээ энэ бид нар ингээд үнэхээр аз жаргалтай болоод те сайн сайхан мөрөөдлийн амьдралаа бүтээмээр байгаа учраас энэ манифестийн шинжлэх ухаан ба мөнгө ба энерги гэдэг хоёр сургалт маань энэ жаргалтай ээж жаргалтай хүүхэд сургалтын маань агуулганд нь багтаад ингээд араас нь одоо дагалдаж орж байгаа шүү. Тийм болохоор маргааш бүгдээрээ тэр хоёр хичээлээ үзээд эхлээрээ. За бүгдд нь баярлалаа. Амжилт хүсье. Баяртай.